Сайн байцгаана уу хүмүүдээ. Үндэсний бичгийн хичээлээр телевизээр одоо га хаа усад ихэнх хэлхийг нэг цаг үзсэн байгаа. Энэтэй холбоотой багш нь өнөөдөр та бүхэнд нэмэлт хичээл буюу татлах хичээлийг шинээр оруулж байна. За ингээд дийлэгдсэн дээр га усгийн үсэг буюу г үсгийг хэрхэн бичих, 7 хвшгээрээ яаж амьлуулахыг дармал болон бичмэл хэлбэрээр нь үгийн эхэнд дунд адагт ордог хэлбэрээр бичсэн байгаа. За энэ дээр жаахан тайлбар хий. Ер нь бол үндэсний бичигт х үсэг, г үсэг хоёр маань хоёр өөр дүрсээр өөрөөр хэлбэл эр үгэнд нэг өөр хэлбэрээр ордог, им үгэнд өөр хэлбэрээр ордог ийм онцлогтой. За тэгэхээр одоо г үсэг эхний нэгдүгээр баг нь уу тэр дээдлийн үсэг гэсэн дээр байгаа г-гийн амьгүй хэлбэрийг доош нь хараарай. Тэгэхээр г үсэг маань гэсэн нүдэнд багш нь хоёр үсгийг бичсэн байгаа. Тэгэхээр энэ жишээлх юм бол үгийн эхэнд байгаа хэлбэрийн дээрээ хоёр тусалтай энэ хэлбэр бол г-гийн хэлбэр, дунд адагт байгаагуудын дээдлийн хэлбэрүүд нь бол эр үгэнд ордог г, доотлын хэлбэрүүд нь им үгэнд ордог г-гийн хэлбэр байгаа шүү. Ингээд бичмэл болон дармал хоёр хэлбэрийг харьцуулаад хэр зэрэг ялгаатай байгааг нь бас анзаараад яваарай. За тэгэхээр нэгэнт одоо эр им үгэнд хоёр өөр дүрсээр ордог гэж хэлсэн учраас багш нь эр им үгээр нь ялгаад ингээд тайлбарлая. Жишээ нь эр үг гэхэр чи а у орсон үгийг эр үг гэн шүү дээ. Тэгэхээр г-г агаар амьлуулсан хэлбэр дээр харах тэр га гэдгийг яаж бичсэнийг анхаараарай. Ер нь бол г үсгийг бичмлэр бичихтэй хагас дугуй зартаг гэж хэлдэг. Хагас дугуй тэгээ тэндээс ном шүд гэсэн хэлбэртэй урдаа хоёр тусалтай хэлбэрээр тэмдэглэдэг. За тэгээ га гэж бичих юм бол энэ дээр нэг шүд үгийн дунд ордог нэг шүд нэмээд га гэсэн хэлбэр үүснэ. За үгийн дунд зүгээр амьгүй байхдаа хоёр шүд байсан бол аагаар амьлуулах дээр тэр хоёр шүднийхээ урд бол хоёр туслаар орж ирсэн байгаа. Тэгээд га. За үгийн адагт бол тэр агшлах маань урдаа одоо духуу байсан бол га гэдэг ингээ орхид цагийн өмнө орох тэр хоёр тусалтай болсон байгаа. Тэгээд юу гэж ойлгох вэ гэхээр ер нь г эр үгийн г бол их шиг өмнө орох дээр заавал хоёр тусалтай байдаг юм байна гэдгийг ойлгоорой. За эр үгийн г а уугаар амьлуулсан хэлбэрэн дээр ард хойноосоо хоёр дээр байж байна. За тэн дээр а уугаар амьлуул а гуу гэсэн хэлбэрийг бичихтэй г үсгнийхээ араас а уугийнхаа гидсийг залгаж утсан байна. За тэгтээ гидсийг бол тэр г үсгнийхээ г-гийнх нь бүтцэнд өөрийнх нь бүтцэнд шүд байж байгаа шүү дээ. Тэрнийх нь доороос одоо гидс залгаад бичсэн байна. Тэгэхээр энийг унших дээр го үгийнхэнд үгийн дунд гу, үгийн адагт гу гэж уншина. За үгийн адагт орох дээрээ тэр г-гийн араас гидстэй ном буюу үгийн адагт ордог уу орсон байгааг хараарай. Тэгээд бас л одоо их шиг өмнө орж байгаа учраас хоёр туслын гэж бичнэ. За ийм үгийн г болох дээрээ энэ амьгүй хэлбэрийг доотлолт нь бичигдсэн байгаа. Энэ номон хэлбэртэй үгийн эхэнд үгийн дунд болох дээрээ бас номон хэлбэртэй, үгийн адагт болох дээрээ шилд орхиц хоёрыг юм нийлүүлсэн хэлбэрээр бичсэн байгааг хараарай. За тэгэхээр ийм үгийн г маань эр үгийн г-гээс ингээд хэлбэр нь ялгаатай байгаа гэдгийг анзаараарай. Тийм үгэнд орж байгаа юм чинь бүгдээрээ одоо о у гээр амьлуулсан хэлбэр мөн гээр амьлуулсан хэлбэрийг харах ёстой. За тэгээ г гэсэн багнан дээр хараарай. За хамгийн ихний багнанд байгаа амьгүй г үсэг маань зөвхөн номоос бүтчихсэн бол г гэхээр тэр номны ард нэг шүд нэмэгдсэн байгаа. Үгийн эхэнд дунд хоёр хэлбэр бол үндсэндээ төстэй, дунд орохоор яг хөө дээр нь нуруу нэмэгдсэн байгаа г. За үгийн адагт болох дээр жоох ялгаатай. Ном буюу үгийн дунд ордог г-гийн араас орхиц бичсэн. Уг нь бол орхицыг ямар ч үгэнд өмнөх үгнээс нь салангад бич. Гэтэл энэ г-гийн араас орсон орхиц маань өмнөх үсгтэйгээ нийлүүлсэн байгааг хараарай. Тэгэхээр энэ им үгийн г, х, за тэгээд б үсгийн араас бол энэ орхицыг нийлүүлж бичдэг юм байгаа. За г гэж ингэж бичсэн. За г-г игээр амьлуулах дээр хараарай. Ном хэлбэрээр тэмдэглэсэн им үгийн г-гийнхаа араас тэр шилбээр нэг үгийн дунд ордог юм шүү дээ. Тэр игээ шууд одоо чигээр нь явуулаад ингэ залгасан байгаа. Тэгээд г үгийн дунд г, үгийн адагт г. За үгийн адагт бол тэр ном шилб гэдгээс гадна нуруу явж байгаад үнэтэй л хатсан
тэр одоо сүултээ ингээд энийг үгийн ядагт г гэж ингэж үчиж шүү. За ийм үгийн г-г өө үгээр амьлуулахаар тэр хамгийн арын багамны гөө гүү гэсэн үе үүсэж байгаа. За яаж ч хөөхөр г амьгүй ийм үгийн г маань дан номыгаа гөө гүү гэж үчихдээрээ за өө үгийнхаа гэдсийг г-гийнхаа номон дотор оруулж үчсэн байгаа. За тэгээ нэгдүгээр үед орж байгаа өө үг шилбэтэй үчдэг. Гэдсэн номон дотор ороод шилбэн нь бол гэдснийхаа дор залгасан байгаа. За тэгээ үгийн эхэнд гөө гэж уншина, гүү гэж уншина, хөө гэж уншина, хүү гэж уншина. За тэрийг бол дараа нь хэлье. За тэгээ үгийн дунд болох тэр шилбэн орхиг шилбийг бичихгүй шүү дээ үгийн дунд буюу ядагт. Тэгээд нөгөө номон хэлбэрийнхаа г-гийн дотор талд нь үү н ороод гөө гүү үгийн ядагт гэсэн хэлбэрээр ингэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр энэ бүхнийг сайн хараад анзаараад аваарай. За одоо энэ дээр бүгдээрээ гайхалтай төсгөө хооронд нь яаж холбохыг анзаараад харчээ. Эхэнд нь одоо дарамлаар ягаанаар үчээд тэгээд ард нь одоо яг үсгээ хэрхэн холбож хооронд нь нуруугаар холбож үчвэ гэдгийг одоо энд харуулсан байна. Тэгээд эхний багнанд га хоёр дахь багнанд г гурав дахь багнанд ги дөрөв дахь багнанд го тав дахь багнанд гүү гэж ингэж хооронд нь нуруугаар холбож утсан байгааг анхаараарай. За энэ эхэнд нь болох дээрээ манай г үсгийн эхэнд ордог амьгүй хэлбэр, г үсгийн адагт ордог хэлбэр. За ги гэсэн үе энэ адагт ордог хэлбэрээр за г-гийн эхний амьгүй хэлбэр, г-гийн адагт орсон хэлбэр, гүүгийн эхэнд орсон хэлбэрүүдийг бас арай та нарт онцлоод ингээд салангатаар сэргээгээд хэлээд өгсөн байгаа шүү. Нөхдөд үсгээ энэ урдаас бас бичмэл хэлбэрээ сайн хараад за тэгээд энэ шугамаараа баримжаалаад үгээ сайхан хооронд нь холбож үчээрээ бичгтээ одоо нуруугаар маш сайхан ихц бичнэ гэдгийг анхаараарай. За түрүүн бид нар га толгойт үсгийнхаа талаар ярилцсан бол одоо цөмөрөө ха толгойт үсэг буюу х үсгийг үндэсний бичигт яаж бичдгийг ярилцъя. За тэгэхээр х үсгийг ярихаас өмнө нэг тайлбар байгаа. Монгол үчигт х, т, ц, ч, з, ж, иш үсэг одоо ямагт ихшгээр амилдаг. Тэгэхээр яг зүгээр бүх үсгэл биегүүлэгчил ихшгээр амилдаг л да. Яагаад энийг онцлсан бэ гэхээр энд дурдсан энэ хэдэн үсэг одоо ардаа ямагт ихшигтэй бичигднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ардаа ихшиггүйгээр үгийн төгсгөлд орж чаддаггүй. Араас нь заавал ихшиг ордог. Ийм онцлогтой гэсэн. Тэгэхээр түрүүний г-гээс энэ х үсгийн ялгаа нь болох дээр г бол үгийн эцэст орчиж чаддаг байхгүй юу үндэсний бичигт. Одоо гариг гэдэг юм бол гараг гэдэг ч юм уу зураг гэвэл жирог гэдэг ингээд шууд г-гээр төгсч чаддаг бол энэ х үсэг болох дээр үндэсний бичигт очихоор ардаа заавал ихшигтэй байна гэсэн. Манай монгол хэлэнд одоо хавха, савха юу тийм үгнүүд зүгээр л хэгээр ингээд төгсөж байгаа бол үндэсний бичигт очих дээр одоо хавха гэдэг ч юм уу ардаа заавал ихшигтэй бичигддэг гэдгийг энд тодруулж өгсөн байгаа шүү. За тэгээд х үсгээ цөмөрөө түрүүнд үтсэн г үсэг буюу га толгойт үсэгтэйгээ бас харьцуулж бодоорой. Тэгэхээр энэ дээрээс бол х үсэг маань тэр га толгойт үсэг буюу эр үгэнд ордог г х хоёрыг нэг хоорондоо харьцуулж цөмөрөө анзаарах хэрэгтэй. Ийм үгэнд ордог х г хоёрыг бас хоорондоо харьцуулах хэрэгтэй. За тэгээд эхлээд багш нь тэр нөгөө ийм үгэнд ордог х г хоёр дээр одоо тайлбар хий. Түрүүчийн бидний үзсэн тэр ийм үгэнд ордог г маань номон хэлбэртэй үгийн эхэнд үгийн дунд ном үгийн ядагт одоо шилт орхиц гэсэн хэлбэртэй байсан шүү дээ. Тэгэхээр сая би үгийн ядагт одоо х бол орохгүй гэдгийг хэлсэн. Тэгвэл г х хоёр болох дээрээ үгийн дунд ба эхэнд ордог хэлбэрүүд нь яг адилхан. Өөрөөр хэлбэл үндэсний бичигт
Им үгийн хэ, им үгийн г хоёр адилхан дүрстэй бичигддэг гэсэн. Тэгэхээр яагаад нэг үсгийг адилхан дүрсээр бичдэг юм бол яаж ялгаж унших вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр нөхдөд энэ үг чинь дандаа ганц салангатаараа байж байхгүй шүү дээ. Заавал холбоо үгэн дотор өгүүлбэр дотор байж тэмчээс өгүүлбэрээ сайхан ойлгож уншаад урдх хойтх үгнээс нь би энийг хэгээр унших юм байна, гээгээр унших юм байна гэдгээ өөрөө сайхан зохицуулж унших хэрэгтэй. Аяндаа сураад ирэхдээ амархан чаддаг болчихно. За ингээд им үгийн хээ дээр өгшин тайлбар хий. Бид нарын багнанд байгаа энэ хоёр дахь баган буюу хээг эгээр эмзүүлсэн хээ э. За энэ дээр хараарай. Им үгийн г маань дан ном хэлбэрээс бүтчихсэн үгийн ихэнд хээч гэсэн адилхан дан ном хэлбэрээр бүтнэ. За энийг эгээр эмзүүлэхээр нөгөө хээгийнхаа араас нэг шүд нэмээд хээ э хээ шинэ хэрэг гэдэг үг гэж байгаа бол одоо эхний үеийн гараад ирсэн байна гэсэн үг шүү дээ. Хээ хээ. Үгийн дунд мөн адилхан им үгийн хээ г хоёр адилхан номон хэлбэрээр тэмдэглэнэ. Тэгээ араас нь э буюу шүдвчээд хээ хээ. Үгийн атагт мөн адилхан одоо үгийн дунд ордог хээгийн араас атагт э орох тэрэ орхиц хэлбэрийг шүд гаргаад нийлүүлж бичнэ гэж өгсөн байсан шүү дээ. Тэгээд хээ хээ. Тэгэхээр нэгэнт хээ г хоёр адилхан юм чинь энийг хээ г гэж унших боломжтой байгаа. За арагийн 3 дахь багнанд нь хээ игээр эмзүүлсэн хэлбэр буюу хий гэсэн багныг ажиглаарай. Тэгэхээр хээгийнхаа араас шилт буюу ивчээд хий. Тэгээ нэгэнт хээ г хоёр адилхан юм чинь хий гэж унших боломжтой, ги гэж унших боломжтой. Үгийн дунд хий г, үгийн атагт хий г яг адилхан. За ийм үгийн хээ г адилхан ч одоо хамгийн сүүлчийн баган буюу хөө хүү гэсэн тэр өө үгээр амжилсан багныг ажиглаарай. За тэн дээр мөн ийм үгийнхаа хээгийн араас өө үгийн одоо хэлбэр буюу гэдэс шилт гэсэн хэлбэр орж иржээ. Тэгэхээр нөгөө хээ үсгнийхаа номон дотор үгийнхаа гэдэсийг дотор нь оруулж өчнө. Шилбэн дороос нь залгаж өчнө. Тэгээд энэ хөө гэж унших боломжтой, хүү гэж унших боломжтой. Гэтэйг адилхан юм чинь бас гөө гэж унших боломжтой, гүү гэж өрөөдөг энийг дөрвөн янзаар унших боломжтой гэсэн. Яагаад вэ гэвэл хээ г гэсэн хоёр гээгүүлэгч нь адилхан, өө үү гэсэн хоёр хэсэг нь адилхан юм чинь бид нарт хөө хүү гөө гүү гэж дөрвөн янзаар унших боломж гарч ирж байгаа гэсэн. За үгийн дунд болох тэрэ бас яг гүүтэйг адилхан, гөө гүүтэйг адилхан хөө хүүг номон дотор оруулаад биччихнэ. Үгийн атагт бас адилхан хөө хүү үгийн атагт гөө гүү гэж уншнаа. За тэгэхээр энэ хэлбэрийг сайн ажиглаарай. За саяын бид нарын үзсэн га толгойтой өсгнүүдийн ялгаа нь юундаа байна, адил тал нь юундаа байна гэдгийг хоёр үснэгтнээсээ харьцуулаад хараарай. Тэгэхээр эхний багнанд байгаа г га го гу гу хоёр дахь багнанд байгаа ха хэ хи хо хо хөө хүү гэгээд харьцуулаад харах дээр им үгийн одоо ха хэ хи хөө хүү г ги гу гүн яг адилхан дүрстэй байгаа. Ир үгийн га гэ га го гу ир үгийн ха хо хун одоо юугаар ялгаатай байна вэ гэхээр урдаа байгаа хоёр туслаар ялгаатай байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За ер нь бол ир үгийн ч бай, им үгийн ч бай хэн одоо үгийг дангаараа орж чадахгүй араасаа заавал тэгшигтэй байна. Г бол ир им үгийн аль аль нь үг төгсгөөд орж чаддаг гэдгийг эндээс дүгнэж харах хэрэгтэй. За ингээ хоёр ялгаагаа бас сайн хараарай. Одоо энэ мэдлэг мэн байж байгаа учраас миний хүмүүс дараа нь бас их тухтай харж анаалаа цэгээд ялгааг нь сайн хараарай. Ер нь одоо үндэсний бичгийг сурж байгаа хүмүүсийн хамгийн гутдаг зүйл бол энэ ир им үгийнхаа хээгийг ялгадгүй одоо анзаардгүй учраас их алдаа гараад байдаг. Тэгэхээр эхнээс нь зөв сурч байгаа юм бол маш сайн байна шүү. За бидний давтах дараагийн үсэг маань ихэнх клип буюу ингэ гэдэг үсэг байгаа. Телевиз хичээлээр заасан байгаа. Тэгэхээр энэ ихэнх клип гэдэг нь өөрөө ингэ гэсэн хоёр үсгнээс
бүтсэн ийм нийлмэл бүтцтэй үсэг юм байна. Тэгэхээр энэ үсгийнхаа бүтцийг хамгийн гол нь бас ойлгох нь чухал. Үснэгт рүү хараарай нэгдвэл. Тэгэхээр ихэнх хэлэг маань өөрөө г гэсэн хоёр үсгнээс бүтдэг гэдэг багш нь хэлсэн. Үндэсний бичгт яаж тэмдэглэх вэ гэхээр үгийн дунд орсон дээгүүлэгчийн өмнө орсон н буюу шүд хэлбэр бас үгийн дунд орсон үгийн г буюу ном гэсэн хоёр хэлбэрийн нийлэмжээр ихэнх хэлэг буюу үсгийг үгийн дунд тэмдэглэдэг. За тэгээд энийг одоо анд, өгөв гэдэг хоёр үгнээр тайлбарласан байна. Тэр анд гэдэг үгэн дээр за тэр нэг д үсгийг бид нар үзээгүй. Гэхдээ тэрний урд байгаа тэр ягаанаар бичсэн үсгээ мэдж байгаа. Тэрэн шиг шүд хэлбэр байна. За өгөв гэдэг дээр бид нар д үсгийг үзээгүй. Гэхдээ тэрний урд байгаа тэр ягаанаар тэмдэглэсэн үгийн г-г тэмдэглэсэн номон хэлбэрийг харж байгаа. Тэгэхээр энэ шүд ном хоёрыг нийлүүлсэн хэлбэр маань одоо үгийн дунд орсон ихэнх хэлэг буюу г гэдэг үсэг юм аа. За тэгээ ард нь яг харалтай ард нь багш нь бичмэлээр ихэнх хэлгийг яаж бичих вэ гэдгийг дөрвөлжин шугал тэмдэг дээр бичиж харуулсан байна. За үгийн дунд ихэнх хэлийг бичихтэй шүүдтэй. За тэгээ жижигхэн нуруу явж байгаа ном. Тэгэхээр мэдээж дараагийнхаа үгтэй холбогдохын тулд нуруу өөрөөр хэлбэл шүд ном гэсэн хэлбэрээс бүтэж байгаа гэдгийг тэр арайхан бичвэрээс хараарай. За үгийн адагт орж байгаа ихэнх хэлэг буюу г гэдэг үсгийг тэмдэглэхээр тэр г гэдэг үсгийнхаа харалтай адагт гэдгийг хараарай. Шүүдтэй, шилтэй, орхиц гэсэн нийлэмжээс бүтэж байгаа. Саяхаа хоёр үгэн дээр тайлбарлах юм бол нөгөө анд гэхэд орсон үсгний шүд. За өг юм өгөх авахын өг гэдэг үгийн адагт орсон г үсэг буюу шилт, орхиц гэсэн хэлбэр хоёрын нийлэмж гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ үгийн адагт ихэнх хэлэг маань шүүдтэй, шилтэй, орхиц гэсэн хэлбэрээс бүтгэнэ. Тэгэхээр энэ бичмэл хэлбэрийг багш нь ард нь дарамт хэлбэрийг ард нь бичмэлээр өгсөн байна. Шүүдтэй. За тэгээд шилтийн одоо энэ багшийн бичснээс жоох урт байгаа ах шүү. Багш нарай богино бичиж шүүд шилт, орхиц гэсэн энэ хэлбэрээр бичнэ. За тэгээ хэрвээ анзаарсан бол ихэнх хэлэг маань үгийн эхэнд гэж байхгүй байгааз. Тэгэхээр ихэнх хэлэг буюу г үсэг маань хоёр давхар гээгүүлэгчийн чэс бүтдэг. Тэгэхээр манай монгол хэлэнд хоёр гээгүүлэгчээр, хоёр давхар гээгүүлэгчээр хэлсэн үг гэж хязгаарч байдаггүй учраас ихэнх хэлэг бол үгийн эхэнд ордоггүй маа. Тэгэхээр үгийн дунд ба адагт ордог хэлбэрийг энэ бичмэл дармал хэлбэрээ ажиглаад гэсэн бичцгаарай. За хэдийгээр г гэж бичиж байгаа ч гэсэн бүгдээрээ уншихаараа н гэд хэлний угийн н хэлбэрээр уншина. Бидний нөгөө мэддэг сүүл н биш үү? Тэрний л одоо нэг хувилбар гэж ойлгоорой. Тэр сүүлийн бид нар бага хэлэг гэж тэмдэглэдэг болвол одоо н үсгийн нийлэмжийг ихэнх хэлэг гэж нэрлэдэг. За бүгдээрээ хаа га толгойт үсэг ихэнх хэлгээ одоо тайлбарлалаа. Эцээ одоо цөмөр энийг ялах нь үлдэх үг уншаа. Тэгэхээр цөмөр дэлгэцэн дээр байгаа эхний А эсгийн үгнүүдийг бичмэлээр Д эсгийн үгнүүдийг дарамтаар бичсэн байгааг нөхдөд харж байгаа. Тэгээ багштайгаа нийлээд уншаад зарим нэг өндөр нь тайлбарыг сонсё. За А эсгийн үгний хамгийн ихэнд ямар үсэг байна? Урдаа хоёр тусалтай амчин цөмөрөө хаагаар биш гаагаар уншин тийм ээ. Га эл гал. Га ир гар. Га ин гам. За одоо энэ дэр болох дээр хоёр тусал нь байхгүй юм чинь цөмөрөө га гэж уншихгүй хаа гэж уншин тийм ээ. Ха ин хам. Хамт гэсэн үг шүү дээ хам. За дараагийн үг нь у г э үг хэлдэг үг. За дараагийнх нь а ха аха. За тэр орхицын өмнө байгаа хэгийн урд хоёр тусал тавьчвал ага болж штэ тийм ээ. Тэр тусал байхгүй учраас цөмөрөө хэгээр уншина. Аха аха аха. За дараагийнх нь хааны хань хана хан үхээр үхэр. За энийг бид нар хэгээр уншихаас гадна гээгээр унших боломжтой. Гэхдээ цөмөрөө жишээ нь үхэр мал гэж явах юм бол мал гэдэг үгээ л одоо уншиж чадсан бол энийг бид нар үхэр гэж уншихгүй мэдээж үхэр гэдэг юм өөрөө зохицуулаад уншина шүү дээ. Үхээр. Дараагийнх нь га. Тэгээд тэр хоёр шүд маань ха хэ а ха и ха га ха ха.
эхнийхт нь хоёр тусалтай г орсон байна. Үгийн дунд х хоёр шүдний урд тусал байхгүй хай. Дараагийнх нь нэмгэн зузаан. Дараагийнх нь нэргэн. За нэрхэн гэж уншихгүй нэргэн гэж уншина шүү дээ. Нэмхэн гэж уншихгүй нэмгэн. Дараагийнх нь нагур. Энэ нь нуур гэсэн үг, нуур цөөрөм. За дараагийнх нь арга. За уртаа хоёр цэлтэй очиж мөрөө гээр уншина арга. Хамгийн сүүлийнх нь хэлэх үг тийм хэлэх. За Б буюу дарамлаар бичсэн үгнүүдээ уншъя. За им үгийн х байна тийм ээ. ХГ адилхан энийг цөмөрөө хэр гэж унших боломжтой, гэр гэж унших хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ маань гэр орон гэдгийн гэр учраас цөмөрөө гээр уншина. Гэр. Дараагийнх нь хөл гэж унших боломжтой, гөл гэж унших боломжтой. Тэгэхээр цөмөрөө энэ маань хөл гэсэн үг, хөл гарны хөл. За гим гэж унших боломжтой, хэм гэж унших боломжтой. За энэ бол гимзэн гэдгийн гим. Дараагийнх нь хөг аялах уу. Хэ дотор өөгийн гэдэс орсон байгааг анзаараарай. Хөг. Дараагийнх нь хэл. Монгол хэл гэвэл хэлээ гэж бичнэ. За дараагийнх нь их орон, их эцэг, их. Дараагийнх нь нөхөр, найз нөхөр. За хэ дотор өөгийн шилбэрсэн байна. Эм үгийн хэд. Дараагийнх нь хэрэм. Дараагийнх нь нохой. Ингээд тэр хоёр шүдний урд тусал байхгүй учраас мөрө хай гэж уншина ш. Нохой. Тэрвээ тусал байсан нь ногой гэж уншина. Тийм үг байхгүй. Дараагийнх нь за ян хүн дээр хэгээ байхгүйгээр орсон байна. Дараагийнх нь намаг. За тэр уугийн ард байгаа г нөгөө агшлаг буюу үгийн эцэст ордог эр үгийн г намаг. Мэх гэдгийн мэх хэгийн араас нөгөө орхицыг дарамлаар бичсэн байна тий. Дараагийнх нь хар өнгөний хар. Дараагийнх нь ажил хийх гэдгийг хүү гэж чинь хэгийн араас хэ дотор үгийн шилбэрлөө хүү. Ажил хийх гэвэл хүү гэж чинь. Дараа хөлгэ. За эхнийх нь хөө гэж унших юм шүү дээ тийм ээ. Нэг хөө гүү гэж унших боломжтой. Цөмөрөө хөлөг онгоц гэдэг нь хөлгэ. Хэ дотор өөгийн гэдэс орсон шилбэнд ороогүй байна. Хөлөө дараагийнх нь хөлгэ. За ингэж хойд хуурдах хүүхдтэй нь уйлдуулж унших юм шүү. За ингээд багш нь хаадлахад үсэх ихэнхлэг хоёроо нэг хэдэн үгийг дөрвөлжин шугалтай дэвтэр дээр одоо яаж бичих вэ гэдэг хоёр хэдэн үг ингэж бичсэн байгаа. За тэгээ хамгийн эхний үг маань одоо хэ буюу хэ үсэгтэй өгнөд. Ингээд доош нь 2-2-оор уншаая. За нэгдүгээр мөрний хамгийн эхний үг маань хань. Агийн оронд ороод ирлээд орно. Хонь ямаа хонь. Хоёр дахь мөр хүмүүн. Энийг цөмөрөө хүмүүн гэж уншихгүй хүмүүн гэж уншина гэсэн тийм ээ. За хүмүүн гэдгийн доотлын үг нь хөө. Хоёр дахь мөр нь хүү. Хоёр дахь үе нь гурав дахь үе нь гэ. Хөөгэ. Хөхөө гэсэн хөхөө шууны хөхөө гэ. За энэ үгэнд бол хоёр хэ эм үгийн хоёр хэ нэг г орсон байгаа. Хөхөө шуу. За гурав дахь мөр нь хэл Монгол хэл гэдгийн хэл. За доор нь хэл хязгаар гэдгийн хэл. За тэгэхээр энэ хэл хүмүүн гэдэг дээр багш нь энэ энийг эвэр гэзийг бас өмнөх үгнээс нь илүү салгаа бичсэн байх шүү. Нийлүүлж бичих хэрэгтэй тийм ээ. Тэр хүмүүсд нийлүүлээ зөв бичээрэй. Шингээс жоохон салгаа бичиж. За дараагийнх нь
хоо одоо дунд нь нөгөө ихэнх гэлэгч нь орж ирлээ үгийн дунд. Инг, хонг тэгээд хэ хонг ху хонх бид нар нөгөө хонхон дуугаар хичээлдээ ордог гэдэг тийм хонх хонг ху. Дараагийн үг нь ху ру ху хуру ху хуруу. За энэ үгэн дээр эрүүгийн хэ орсон байна. Эрүүгийн г орсон байна үгийн дунд. Хуруу гар гэдэг хуруу. Дараагийнх нь хоо г хог. Эрүүгийн хэ үгийн ихэнд тэгээд г үгийн ятагтай байна тийм ээ хог. Энэ огийн гэдсийг шүдээр сэлчих юм бол ямар болох вэ? Ха г хаг гэдэг үг болчихно тийм ээ. За дараагийнх нь хурим хурим найр гэдгийг хурмыг бичсэн байна. Эрүүг. Учираас гэдсийг одоо хийгийнхаа доор бичсэн байна. Номон дотор нь оруулаагүй шүү дээ тийм ээ. Хурим. За дараагийнх нь хөл гарын хөл. Ийм үгийн хэ учраас гэдсийг номон дотор орууллаа. Шилдээ өвчлээ хөл. Дараагийн үг нь халим халим загас. Эрүүгүй байна. Хэгээраас им халим. За энд ингээд хаагатай үгнүүд байна. Арын үгэнд болох дээрээ дандаа ихэнхлэг буюу ингтэй үгнүүд байгаа. За 2-2-оор нь доош нь уншиг үдээрээ эхнийх нь 2 шүдтэй тэгээд ихэнхлэг байна тийм ээ. 2 шүдийг инг анг руу гэдэг ямыг анг гэж чинь. За доор нь анг гэдэг үгэнд ихэнхлэг үгийн адагт орж байсан бол одоо эндээс агналаа гэдэг үйл үгэнд нөгөө үгийн дунд орж байсан ихэнхлэг маань үгийн адагт орж байсан ихэнхлэг маань үгийн дунд ордог ихэнхлэг болсон байгаа. Тэгээд инг на ла агналаа гэсэн утгатай. За хоёр дахь мөр эхнийх нь аагаар эхэлжсэн л дээ хоёр дахь мөр эгээр эхэлж байна. Нэг шүдтэй инг ихцгийн юмны одоо ирэмгийг ин гэж хэлдэг тийм ин доотлих нь үг нь игнэ гэсэн игнэ гэ ин гэдэг үгэн дээр үгийн эхлэг ин гэдэг үгэн дээр их эхлэг үгийн адагт орж байсан бол игнэ гэдэг үгэн дээр их эхлэг үгийн дунд орж байна. Игнэ гэ. За 3 дахь мөр нь мөнх үрд мөнх гэдэг мөнхийг бичсэн байна. Мөө тэгээд дунд орсон ихэнхлэг мөнгө араас нь хэ мөнх. Тэгэхээр энд ихэнхлэгнийхаа номнаас тэр хэгийнхаа номыг арай том бичсэн байгааг анхаараарай. Мөнх. За доотлолт нь мөнгө гэдэг үг. Мөнгө төгрөг гэдэг мөнгө. Мөө ихэнхлэг буюу инг араас нь гүү мөнгө гүү. За тэгэхээр энэ хоёр үрд мөнх гэдэг мөнгө төгрөг гэдэг мөнгө хоёр бол хэ хүү хоёроор ялгаатай шүү дээ. Тэгэд энэ ихэнхлэгийн араас эм үгийн хэ гэ орсон үгийг одоо дараагийн танхимаар орохоор багш нас тодруулж тайлбарлана. Давхрын гэхдээ юм үг байна. За сүүлээсээ хоёр дахь модны үг мөө инг ха гэ мөнхаг гэдэг үг байна. Мөнхаг. За энэ үгэн дээр ихэнхлэгийн дараа эр үгийн хэ орсон байна тийм. Хэ учраас урд нь тусалт явахгүй. Үгийн эцэст орсон гэ араас нь их шиг ороогүй учраас бас туслыг явахгүй тийм ээ. Дараагийнх нь монхор гэдэг үг байна. Ихэнхлэгтэй хээтэй үг байна. За энэ сүүлдний тооны нэр байна. Ми инг га мянга гэдэг үг байна. Үгийн дунд орсон инг гэдэг ихэнхлэгний араас га орсон байна тийм. Дараагаар нь мянга ган гэдэг юм. Тэр үг байна. За бүгдээрээ хаагаа ихэнхлэгээ нэлийн давтлаа. Одоо энд жижигхэн шүлгийн хэсгийг уншаад энэ дотор байгаа үсгтэй өнөөдрийн үтсэн үсгтэй өгнүүдээ жоохон хөдөлж тавтах ажил хийе. За золжирхол гэдэг нь наран гэгүүлэхүү гэдэг шүлгийн хэсэг байна. Нийлээд уншия бүгдээрээ. Ганг уун халаагуун наран гэрүүн хаягаийг нөмрүүнэ. Гангийн халуун наран гэрийн хаяаг нөмрөн.
нарийн хэгээр үн алхууга намуугун талаи орияна намун хэрийн алхаа нарийн хэрийн алхаа намун талыг орооно гэж. За тал гэдэг үгний тэг үзег учраас хажууд нь кириллээр бичиж өгсөн байна. Дараагийнх нь умараийн умрын хойд зүгийн гэсэн үг тийм ээ. Ноёлог агуулаиг хөххэ үнияр орияна умрын ноёлог уулыг хөх үнияр орооно. Дараа нь мину ихэ орон ийг нарийн наран гийгүүлэн энеринэ миний их орны наран гийгүүлэн энеринэ гэсэн өгүүлбэрүүд байна. За энэ дотроос ган гэдэг үг байна. Га инг ихэнхлэг орсон, эр үгийн гэ орсон, хаяа эр үгийн хэ орсон, эр үгийн гэ орсон үг байна. Хээр им үгийн хэ гэ хоёулаа орсон үг байна. Алхаа за эр үгийн хэ, эр үгийн гэ хоёулаа орсон үг байна. За энэ дөрвөн үгийг сайн үтлээд одоо зав зайн болвол дөрвөн үгээ нэг мөр сайхан бичээд хэгээ ихэнх хэлгүүдээ сайхан тодруулаад тэмдэглээд аваарай.